Шүүгч бус гишүүн 4 оронтоо гараад тэгээ 4 оронтоон дээр нь 4 хүн тулгаад орж ирж байгаа нь ямар одоо учир шалтгаантай вэ гэдээ ажлын хэсгээс асуух гэсэн. Уг нь бол 25 материал өгсөн байна. Нэг нь өөрөө татгалцсан байна. За тэгээ 24 хүнийг ихээс нь баг хүртэл одоо юу гэдэг ярилцлагаар ийм оноо авлаа. За ирүүлсэн материал нь одоо шаардлага хангасан хангаагүй гэд бүх оноог нь оноожуулаад оруулж ирээд нээлттэйгээр бидний энэчнээс одоо юу гэдэг сонгон шалгаруулад иргэдэд одоо эн чинь телевизээр нээлттэй явж байгаа гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр бид нээлттэйгээр асуудлаа ярихгүйгээр одоо тодорхой асуудлууд нь занал хийллийн асуудал хүртэл ажил хийсгийн гишүүд дээр нууц байх юм нууц байхгүй гарсан байна. Ер нь бол Монголд нууц юм гэж байдгүй, нуугаадах шаардлага байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр хараад тусаар очих гэж байгаа хинэн сайн байна тэр 24 нэр дэвшигч бүгдээрээ телевизийн өмнө би юм хиймээр байна. Би ийм дадлага туршлагатай судлаачийнхаа хуваар ч юм уу, натратийнхаа хуваар ч юм уу, өмгөөлөгчдийнхээ хуваар надад ийм дадлага туршлага байна. Би одоо энэ ирээдүйд яг энэ шүүгчдэд чиглэсэн энэ ажлыг одоо энэ хөндлөнгийн өнцгөөс харахад ингэж харагдаж байна. Энийг ингэж сайжруулмаар байна гэд ингээд 24-лээ ярьсан бол биднэрт илүү нээлттэй байх байсан болов уу гэж би бол бодож байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагчаас яагаад заавал танай ажлын хэсэг яг 4 нэр дэвшигчийг яг 4 орон тоон дээр нь тулгаад оруулаад ирсэн юм бэ. Сая одоо энэ Эрдэнэт гишүүний ярьж байгаагаар амьдрал баялаг яг жилийн дараа 6 сарын дараа хамаарал бүхий нөлөөлөл бүхий хүмүүс нь нөлөөлөд байгаа хүмүүс нь ямар нэгэн шалтгаанаар энэ тентгийн албан тушаал ажил дээр тавихаар боллоо. Монголд энэ кейс зөндөө тохиолдсон гэдэг шалтгаанаар цаашаа энэ хүмүүсээ өөр ажил албан тушаал руу аваад явлаа гэхэд бид нэр дахиад сонгон шалгаруулалт хийх ийм л ажил руу орчоод байна. Тэгэхээр зүгээр шууд 24-ийн наашаа оруулж ирээд нээлттэйгээр ярьчих боломж байгаагүй юу гэж асуух гэсэн. За хариулъя Номжигч. За даваагийн цогтоотор гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол түрүүн тайландаа таны яг энэ асуултанд хариулаад уг нь тайландаа дурдсан. Бас нэг гишүүний асуудал гэсэн хариулахдаа хариулсан. Гэтэ 3 дахь одоо танд бас тодруулж хариулъя. Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл дээр сонгон шалгаруулалтын процессыг бас хуульчилсан байгаа. Энд бол нэр дэвшигчтэй сул орон тоон дээр болон 2 хүртэлх нэмэлт орон тоон дээр гэхдээ нөхцөл нь зөвхөн ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчийг оруулна гэсэн заалттай. За мөн энэ хууль дагаж гарсан хууль зүйн байнгын орооноос гаргасан сонгон шалгаруулалтын журам дээр мөн адилхан заалттай. Дахин санал хураалт явуулах энэ журам нь бол зөвхөн санал тэнцсэн эсвэл одоо нөгөө сул орон тоон дээр байхгүй тохиолдолд санал хураалгахаар ийм зохицуулттай байна. Тэгэхээр 24-ийн оруулж ирээд задгаа дахиад боломж мэдээж тусгай хурлаас баталсан шүүхийн тухай хууль дээр боломжгүй. Одоо 4 оронтой байгаа бол 6 хамгийн ихдээ 6 хүн л оруулах боломжтой хуулиараа. За бидний хувьд 6 хүн оруулахыг уг нь их одоо хүссэн боломж нь байвал даанчиг одоо эхний санал хураалтаар 11 хүн одоо 10 хүн санал хураалтанд орсон олонхоороо шийдэж байгаа зөвхөн энэ 4 нэр дэвшигч олонхын санал буюу 6-аас дээш тооны одоо ажлын хэсгийн гишүүдийн саналыг авсан юм байна. За ингээд нэгэнт одоо оронтой бүрдсэн учраас дахин санал хураах те үдсэн 2 дээр санал хураах хууль эрх зүйн орчин байхгүй бид хэрвээ хийсэн бол нөгөө хууль зүйн байнгын орооны журмаа зөрчгөр байсан. Тэгээ журам зөрчирж оруулж 2 хүн оруулж ирлээ гэдэг дахиад маргаан болох байсан. Тэгэхээр одоо ингээ байгаа журамдаа бид нар баригдаад тулсан 4 нэр дэвшигчийг оруулж ирж байгаа. Гэхдээ 4 нэр дэвшигчийг сонгохгүй юу гэдэг бол энэ бол ингээ өнөөдрийн сонсгол хууль зүйн байнгын ороо улсын хурлын бүрэн эрхийн асуудал дөрвөлнгийн заавал сонгох ёстой гэсэн үг бол биш шүү дээ тий. Ийм л процессор явж байгаа. Энэ бол одоогийн хууль эрх зүйн орчин байгаа. Ер нь бол цаашид энэ ажиллаж байгаа гишүүдийн хараат бус байдлыг сайжруулах за дахиж энэ нөгөө илүү одоо сонголттойгоор нэр дэвшигчүүдийг ажлын хэсгээс оруулж ирэх асуудал дээр журам дээр бас өөрчлөлт оруулах саналуудыг бол бас хэлсэн байгаа. Хууль зүйн байнгын ороо бид таач гэсэн хууль зүйн байнгын орооны гишүүн энэ дээрээ бас хамтдаа ажиллаад цаашдаа явах нь зүйтэй хаа гэж бодож байна.